Сайн мэцхан уу? Өнөөдрийнхөө хичээл тавтай байраад өнөөдөр та бүхэндээ өглөө хийгээд биеийг эрч хүчийг сэргиэх богинохоо хэсгийн хугацааны йогийн байрлалуудыг зааж өгье. За, өөртөө эвтэхнээр суухдаа хөлөө нуглаад сууч. За, ингээд суухад маань хэцүү болуулна. За, юугаа алчуураа гэж хуйлж агаад хөлийнхөө доор шагааны доор нуглаад ингээд суучих болно. Нуруу тэгшгэ мөрийг буулгах. Хоёр гарыг дээш нь харуулад нүдийг хөнх ханаад өөрийгөө анзаараад үзье. За анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлээ. Хөлөө уулнаа зулаа орой хүртэл бүх бие мэдрээд элчингуудаа сайван амгалан байгааг анзааръя. Уруулаа суллая. Нүүрний булчингуудаа суллая. Хоёр мөрийг суллая. Цээж тэнгэр нуруу маань сонсон байгааг анзаар. Амьсгалаа анзаараад амьсгал авахад хөвлий цээж тэлээд амьсгал гаргахад буцаад агшиж байгааг анзааръя. Нүрэндээ нэмсгэл тогтруулаад сэтгэл санаагаа мэдрээд анзаараад үзье. Ямар сэтгэл хөдлөл мэдрэгдэж байна. Амьсгал урт гүнзгий аваад дарахад таны сэтгэл хөдлөл ямар бол тайван амгалан болж байгааг ажиглая. Оюун бодлыг анзааръя. Ямар бодлууд орж ирж байна. Өөрийгөө шүүлгүүгээр амьсгалаа удаанаар аваад удаанаар гаргахад толгойд орж ирсэн оюун бодлууд сарнин алхавч. За өнөөдөр хэдүүлээ үжаая амьсгалын дасгалаар өөрсдийгөө бие халаагаад үзье. Үжаая амьсгалын дасгал нь бидний биед илүү халуун дулаан энергийг авчираад халаахаас гадна хоотой болон одоо ямар нэгэн ханиадны эрсдлийг сэргийлдэг ийм дасгал байгаа. За тэгээд биедээ эвтэхнэр түрүүнийх сууж болно. Аль эсвэл хөдөлгөө юу өөртөө эвтэхнэр зарлаад суучих болно. Аль нь илүү танд эвтээх юм бэ? Өөрийгөө хүндлээд өөрийнхөө тухтай байрлалаар суух хичээгээрэй. За хожоо ямсгал гэдэг маань хөвлий болон цээжний хэллээс яг дунд хэсэг буюу үрц өрөө амьсгалдаг. За энэ үрц өрөө амьсгалахтай амьсгалыг тэлж хавиргыг тэлж амьсгалыг аваад амьсгалыг гаргахтаа хоолоогоо шахаад дуу авиатайгаар далайн төрлөмж чимээ гаргаад өөртөө сонсогдохоор хэмжээний дуу гаргаад би халаах юм шүү. За амьсгал авахдаа цээжийг нийлээ. Амьсгал гаргахтаа дахиад амьсгал аваад заад өөртөө эвтэхнэр сууж агаад сурсан болвол нь дагаад хийцгээе. За хоёр гартаа дээшээ харуулаад тавьчих болно. Нуудраа барьжиж болно. Өвдгөн доороо харуулаад тавьчих болно. Гол нь нуруу маань цэгцхэн байхыг хичээгээрэй. За мөрөө буулгаад толгоороо дээшээ эрүү баг зэргийг юм руу ортууллаа. Амьсгалаа гүнзгий авлаа. Авъя. Дахиад авлаа. Авъя. 4 5 6 7
За дуусах. Өөрийгөө анзаараад хэвийн амьсгалаа руугаа шилжээд үзье. Амьсгалд нь ямар өөрчлөлтүүд гарсан байна ажиглаад үзье. Биеэр маань халуун дулаан нэрийг таван бүрхэж байна. Сэтгэл санааг тайвшруулж өгдөг. Оюун бодлыг бас тайвшруулж анзаарахыг нэмэгдүүлж өгдөг. Хужааян амьсгалын дасгал. Цусны эргэлтийг дэмжснээр дархлааг нэмэгдүүлж өгдөг. Таандайс их хэдүүлээ жижиг үеинүүдэд халаах амьсгалаа гэдэг. Мөрийг цэгцгэн сууж агаад амьсгал аваад хойшоо гэдээгтэй амьсгалыг хүзүүгээс сунаад амьсгал аваад төвдөө ирлээ. Харахтаа эрүүгээ игэмрүүгээ ортол. Мөрөг аль амьсгал авлаа төвдөө ирэл. Дахиад хүзүүг унгаахгүйгээр хойш нь гэдгийг дахиад сунлаа. Эрүүг игэмрүүгээ ортол. Дахиад 2 удаа амьсгал авлаа сунлаа. Хошуу гэдэл аваа суны эрүүг игэмрүүгээ ортууллаа. Гаргая амьсгал. Дахиад амьсгал аваа санаад хошуу гэдэл дахин эрүүгээ сунаад игэмрүүгээ ортууллаа. Төвдөл. Эндээс баруун чихээ баруун бүлэг ортол. Зүүн талаар нь ирж байгаа сонголтыг мэдрээ. Төвдөө буцаад ирлээ. Амьсгал аваад гарахдаа зүүн тал руугаа. Баруун талаар нь ирж байгаа сонголтуудыг мэдрээд буцаад төвдөө ирлээ. Одоо баруун тал руугаа дахиад нэг сунгаад үзье. Энэ удаа дөнгөрөөнийхөөс арай илүү. За боломжтой бол нь баруун гараараа зүүн чамархаа дээрээ зөөлхөн дараад ир. Хүчтэй дарахгүйгээр зөвхөн гарын хажингээр дарахыг хичээг. Хоёр мөрмөө доошоогоо байхыг анзаараарай. Буцаад дахиад хүзүүгээ сунж байгаа зүүн чихээ зүүн мөрлөөгөө ортол. Зүүн гараараа баруун чамархаа дээрээ зөөл. Гарын хажингээр дараа. Хүчлэггүйгээр баруун талаар ирж байгаа сонголтыг мэдрээ. За зөөлөн гараа аваад төвдөө ирлээ. Хоёр мөрийг уршинд нэрхүүл. Далаацтай. Нэг ам тойргоор үе маань яаж 3 4 5 6 7 8 дахиад мөрийг доош нь таглаа. Эндээсээ хойш нь эргүүлэхдээ мөрийг хойш нь эргүүлээ цээж игнэ гэд. Мөрийг айл болох далайцтай. Үеэр нь мэдрээд хийгээрээ 3 амьсгалтайгаа хослуулъя. 4 5 амьсгал хэвийн 6 7 8 сайн бай. За эндээсээ бидний хувийн мөр хүзүүгээс халаагаад нь энэ дасгалууд маань давхар бидний хувийн хөрх бас сэргийлдэг дасгалууд байгаа. За энэ дээр нэмээд хэдүүлээ мөрийг дээш нь болгоод дахиад өргөлөө. Дахиад нэг өргөе. Сүүлийн нэг удаа амьсгал аваад гаргалаа. Сайн байна. За энэ маань мөр хүзүүний чангарлын булчингуудыг суллахад маш үр дүнтэй. Та өдөр бүр хийснээрээ бага багаар бидний хүзүүний булчин маань сулладаг байгаа. За эндээсээ амьсгал авахдаа нуруу зэгсэн доошоогоо суусан хийгээд хоёр гарыг дахиад ийшээ сунлаа. Нуруугаа өшөө суугаад мөрийг аль доош нь даръя. Аль болох мөрийг ингэж чихэж орж ирэхгүйгээр доош нь дарсан чигээр хоёр гарын үзүүрэг дээш нь өргөхөөр нуруу маань сунж байгаа нь мэдрэгдэнэ. Нурууны арын булчингууд яаж сунж ийн амьсгал авлаа. Гаргалаа. Эндээсээ баруун гарыг баруун ташааны харалтаа тавилаа. Томхон шиг тавьж агаад цээжийг нээхдээ баруун тал руугаа аажуухан хазаалаа. Хоогоо өөр лүгээ нугалахыг хичээг. За нугалахад хэцүү байх юм бол эндээ барьж исэн ч болно. Цээжийг айлуулах нээлттэй хоёр мугмаа чихнээс хол гар маань дээд зөв гар маань айлуулах дээшээ сунсан. За ингээ хажуу тийшээ сунахт маань зүүн ташаа маань суудлын яс маань газраас гүндирэхгүй байхыг хичээгээрэй.
Харцыг таазруулав. 3, 2, ийнхаа зүүн талаар ирж байгаа сонголтыг мэдрээ. Эндээс нь зүүн гарыг дээшлүүлж байгаа зүүн гарны хөс нь хүн татчих байгаа юм шиг өндийгөөд хоёр гарыг дээш нь сунлаа. Дахиад нуруугаа сунгаад хоёр мөр маань доошоо буусан хിവэрэ баг. Эндээсээ зүүн гарыг зүүн мөр ташааны харалтай холгонд тавьж байгаа. Цээж ихлэ нээгээ зүүн тохоогоо өөрлөгөө нуглаа. Баруун суудлын ясар газраа сүнөрөлгүйгээр харцыг таазруул. Баруун маань идэвхтэй биеийн баруун талаар ирж байгаа сонголтыг анзаар. Амьсгал хэмээн 3 мөржихнээс хол байна. 17-аар ямар сонголт ирж байна? 2. За зөөлөн өндөлөө. Хоёр гар дээш сунлаа. Уулгата. За сайн байна. Эндээсээ нуруу үнийн муур байрлалыг хийхдээ хэдүүлээ сууга байрлалаас хийгээд үзье. За өөртөө эвтэйхнэр зарилгаас суудсан байгаа. Эндээсээ цээж хийнээгээд мөржихнээс олдуулаад цээжийг өршин хотоогоод амьсгал авлаа. Хүзүүгээ айлуулах ингэж унгаахгүйгээр сунсан ч амьсгал гарахдаа зөөл нурууныхаа үе бүрийг мэдрээд хар сүлээс өсвөл төмбийг хүүсний нөхрүүгээ харъя. Амьсгал аваад цээжийг дахиад нэгээд уршаад төмбийлэл. Амьсгал гарахдаа нурууны үе бүрээ мэдрээд төмбийгөө зөөлөн яаралгүйгээр хүүсний нөхрөө харъя. Мөр маань чихнээс ямагтал. Дахиад амьсгал аваад цээжийг нээгээд харцыг өршинэ. Амьсгал гаргаад уршаа. Дахиад нэг удаа амьсгал аваад цээжийг нээлээ. Амьсгал гаргаад хошигт хумилаа. Сайн. За төвтэй. Эндээсээ хөтөлөө уршаагаа ширээ байрлал руу орлоо. Ширээ байрлалаасаа хөтөлөө зэж нэмсэн тасгалыг хий. Хоёр өвдөг маань ташааны харалтаатаар хөлмийн маань буусан. За эндээсээ түрүүн үнэ муур байрлалыг хийсэн. Одоо цээжийг нээхийн тулд баруун гарыг зөөлхөн дээш нь өргөлөө. Цээжийг нээ гэдэг үе. Амьсгал гарахдаа баруун гарыг зөвлгөн зүүн суган доогуур оруулаад баруун мөрийг буулгаад баруун шунааг болгох. Тушаа маань ялихгүйгээр буулгах. За энэ дээр маань ингэж хийхэд хэцүү байгаа бодвол нь блок аваа тавьчих болно. За одоо өөртөө тухайг байрлуулах байрлалыг хийхийг хичээгээрэй. За ташаа тэнцүү. Эндээсээ зүүн гар маань толсон байна. Илүү өшөө сонголт мэдрэх юм бол жижиг. Зүүн гарыг уршин алхуулаад сунлаа. Амьсгал маань хэвийн хിവэрэ. Энэ байдал дээрээ эцийг тааз руу өчөж болно. Цээжин хишиг дээр ирж байгаа мушгилтыг анзаар. 2 дөрвөлгөөн зүүн гарыг яаралгүйгээр өгцөн хөдөлгүүгээр нүүрний өмнө авчраад тудлаа. Эндээсээ зүүн гарн дээрээ тулаад баруун гарыг байранд нь тавиад ширээ барилтаад хөтөлье. За ширээний тавцан барилал дээр хэдүүлээ анхаарах юм маань гарын алга хуруунууд бас бүгдээрээ салсан гарын алга хуруунуудтайгаа зэрэг бүгдээрээ газар бууцсан байна. Хоёр өвдөг маань яг ташааны харалтаа доор байгаа. Хөлмий буусан хөвлийн ингэж хотоож орж ирэхгүйгээр за яг ширээний тавцан барилал. За эсрэг талдаа хэдүүлээ хий. За эсрэг талд маань хоёр гар маань мөрний харалтаа торгоцсон. За би яагаад эргэж байгаа гэхээр та хэд рүү харахын тулд эргэж байгаа учраас та бүхэн байрандаа хийж болно шүү. Зүүн гарыг дээш нь өргөлөө. Амьсгал гарахдаа баруун сугандаагуур оруулаа. Цээжийг доошлуулад яаралгүйгээр зүүн мөрийг буулгаа зүүн шанаа буулаа. Ташаа маань тэгшгэн байгааг анзааръя. Хөвлий баг зэрэг татагдсан. Баруун гарыг үлдээгээд уршин жижигэн алхууллаа. Өрөөний үнгээр алах бол бас гоё яадаг. Цээжнэр нь ямар сонголт ирж ийн мэдрээ. Харцыг таатруугий. Налхуурхан
Өөртөө эвтэй эхнэр буцаад ажлаасаа гарах баруун гарыг өөр дөгөө гулсуулаад юм. Альсад түрүүний шиг алхуулаад ирсэн ч болно. Нүүрний өмнө авчраа. За ширээний татсан байдалтай. За эндээсээ үлмээр үршилжлээ. Хилийг татаад гарын хуруунуудыг салгаад өвдгийг газраас жижигхэн хөндөрүүлж олцоод ташааг дээш нь өргөтөө нугалсан чигээрээ дал руугаа шахаад доош авсан. За энэ дээрээ хөглөө биднэрийг биеийн тусалж чадах хатдаг юу гэдэг вэ? Ялгаагүй байдаг учраас өсгийгөө нэг нэгээр нь буулгаад биеийн араар нэлэнхүүд нь сахас гадаг. Үзүүн мөрөө судлаад нүдэн амтгүйгээр хөлийн хуруунуудаа харах. Эндээсээ жижигхэн сул аваад гаргаад цаатуулаад байлаа. Эндээсээ баруун хөлөнд үлмийн хоёр хөл ширээ байрал дээр бүтэн борсныхаа дараа баруун хөлн дээрээ тэнцвэр аваад зүүн хөлийг хошинжигээд барья. За боломжтой болвол нь хөлөө өсгийгөр нь жийсэн байж агаад жингээ хоёр хөл гарн дээр авч агаад баруун гарыг газраас аваад уршаас унаад барь. За юм нөрөх гэж байгаа юм шиг. Нуруу маань хотоохгүйгээр хөвлий татсан. Мөржихнээс хол ари 4 хаарц баруун гарын үзэрлөө 3 2 1 болохдоо баруун гарыг буулгалаа. Зүүн өвдөх буул. Ширээний тавцан дээрээ эргээд орлоо. За эндээсээ буцаад эсрэг талтаа хийх гэж баруун хөлийг хошинжилээ. Тэнцвэрээ авъя. Мөрж ихнээс хол. Хоёр тохоо маань сул. Гарын хуруунууд маань бүтэн бус. Зүүн гарыг газраас авлаа. Зөвлгөөн уршаас уна. Барья. Мөрж ихнээс хол. Хэвлий татсан. Хавийн булчингууд маань илэнгүүдээ сунжаа. Нуруу маань амарчин. 3 амьсгал хэмээн 2 1 зүүн гар буулаа. Бараа өвдөх боллаа. Эндээсээ хоёр гарын алга бүтэн бууж агаад өвдгийг газраас гэрүүлээд доош харсан нохоор дахиад нэг орч. Хүзүү мөрөө сүлтээ. За доош харсан нохоон дээр хэцүү байгаад байл өвдгөө ингээ баацраг нугалчих болдог. Эндээсээ хоёр гаднаасаа сатирчих нуруугаас хүзүү мөр сул ахтал. За нүдэ анихгүй ах гэж өсгий ингээ буухгүйсэн ч бол. Зааж маажмаар би халтаад ирэхээр буух гэж боочж байна. За хэргийг татаад ташаага дээш нүргөөд өсгийгөө нэг нэгээр нь буулгаад амар хажуулна зөөл хөлийн араар ямар сонголтууд төр чинь мэдээ. За дахиад буцаа ширээ байл. Эндээсээ баруун хөлийг татаж ирэх хэрэгтэй зүүн шилднээсээ барьчих болно. Аль эсвэл тулсан чигээрээ баруун хөлийг удаа хатчих. За ханасаа зүүн хөлийг хойшлуулаа. Суугаа мөртөн дээр хашаас. Хоёр гарыг дээш нөхөөд ажиллаа. Мөрийг буулгая, хөвлий тат. Хоёр гараа гуйн дээр тавьчих. Мөр дошоос бус. Амьсгал хэмээ аваад гараад. 1 үзлээ. За ингээд сууж байхдаа уршаа сунж байгаа тохиолдолд хөвлийгээ гуйн дээр орхихгүй байх. Хичээгээрээ. За хоёр маань гар маань буулаа. Хөдлийн үлэлмээр шилжээд өвдгийг газраас аваад зүүн баруун хөлийг хойшин татлаа. Банз. За банзан дээр тав амсгал тавилаа. Хойсол хоёр гарын алга бүтэн буусан байна. Хөвлий татсан хоёр хөл рүүгээ жийс. 2 мөржихнээс ол 1 хоёр өвдөг зэрэг боллоо. За эндээсээ ширээ байрал руу цааг тавьчих. Зүүн хөлийг хуршин татаж хэрэг юм шилвнээс нь татаж ирээд урдаа тавил. Урдлын үлний өвдөг шагаа нэг шугамд байгаа. За нуруу сунсан. За баруун өвдөг хойшоо жижиж болно. Өөртөө айлаад доошоос бод аль нь нөлөөхтэй юм. За нуруу сунж хагаад хоёр гарыг дээш нь сунглаа. Хөвлий татсан ахар сүлийг айлаад доош нь. Хоёр мөр маань доош. Хоёр гараа зүүн гоё дээр. 2 3 4
Хотлоо санаа. Хотлуулал мэрэгшүүлжээ. Зүүн хөлөг хошинтаад сайн. Банз барилалтай байлаа. Мөр чихнээс тохоос хоёр хөлөгөөс ядарч ийсэн. Толгой оршоо. Нуруух таахгүй, ташаа дэшөөрөхгүй гэлээ татсан байна. Мөлөө эндээсээ хойшоо хүүхд гаралтаа таварч байна. Хоёр гарыг биеийн дагуу уршаагаа байж болно. Айл эсвэл биеийн дагуу байрлаж болно. За мөн хоёр гараа хөлөө салгаж агаад эрхийн руугаа нийлүүлээд өсгий рүүгээ суугаад хоёр гарыг өршин суугаад аварч байна. Дух амрын үзэг газарлуу. Амьсгал гүнзгий аваад дарахтаа бүх биеийг тайван сул. Зөвхөн амьсгалаа анзаараад нурууныхаа булчингуудыг суларч байгааг мэдрээ. Сэтгэл хорно. Эндээ та бичлэг амарч болно. За эсвэл та шаваа санаа байдлыг таваад амархаар болвол цааш ирээ байдлыг дамжаад хоёр хөлөө оршуулаад хоёр хөлөө ташааны хэмжээнд салгаад. За шаваа санаа байдал авахд хүмүүс зүгээр бие орхитой зөв байрлалд оруулах хэвчээ чухал. Хөл маань ташааны хадалтай. За нуруу маань яг өөрийнхөө төрөлхийн хотгороор өсний болтоо авчиж болно. За би үзүүлж байгаа учраас өсний болтоо авчээ. За хоёр мөр маань айлуулах газарлуу. Хоёр гараа биеийн дагуу дээш нь харуулаа. За амьсгал гүнзгий аваад гарахтаа бие суллээ. Хоёр гараа маань сууг хорон жижигхэн захарах зүгээр. За хандаа нүдийг хөнхөн анаа амьсгалаа анзаараа. Мөрөний бодол татлахгүйгээр зөвхөн амьсгал дээр анхаарлыг төвлөрүүлээ. Бүх бие яг л газрын татах хүчин татагдаад газарлуус нь шингэж буй мэт сөүлөд хийцэг шүү. Ингээд хитүүлээ 3-5 минут ихтэй шаваа санаа амралтанд ажиллалт аваад амраад өглөөнийхөө ирч хүчийг тэглүүлж болох нэ. За эдгээр дасгалуудыг та өглөө бүр ч юм уу аль эсвэл өнжөөдний удаадаа ч юм уу хийгээд биеийнхээ чилээг гаргаад аажмдаа таны биед нь маш гоё үр дүнгээд ажиглагдаж эхэлнэ. Та бүхэн маань асуух зүйлийг комментээр бас асуугаарай. Тэгээд надад хамт нэг хэсэг хугацаанд йог хийсэн та нартай маш их баярлалаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье.